За сайн байцгаана уу та бүхэндээ өдрийн мэндийг хүргэе. За би өмнөх дугаар дээр sentence structure буюу өгүүлбэрийн дарааллыг яаж тавьбал зөв болох вэ гэдгээр хичээл орно гэж хэлсэн байгаа. Амлсан ёсороо та бүхэндээ өгүүлбэрт ямар үг ямар дараалтаагаар ордгийм бэ? Яавал зөв болдгийм бэ гэдэг талаар хичээл орохоор бэлтгэсэн байна. За одоо энэ муухай бичсэн самбар дээр тайлбараа хий гэж бодож байна. За өгүүлбэр зөв байхын тулд хоёр юм заавал ах хэвээр тэр нь юу вэ гэхээр subject буюу одоо би чи амьтай юм амгүй ямар нэгэн зүйлийн талаар ярьж байгаа бол тэр үйлдэлийг хийгч тэгээд үйлдэл гээд хоёр юм байгаа тийм ээ. Энэ хоёр маань заавал бэжиж өгүүлбэр маань зөв болт юм биш үү. За жишээлх юм бол I go to school every day. I go to school every day тийм ээ. Энэ маань юу гэж юм бэ? Би өдөр болгон сургууль руугаа явдаг гэдэг өгүүлбэр байгаа. Тэгээд би subject go гэдэг нь болохоор явдаг гэсэн үг тийм ээ. За би явдаг гэчээд араас нь хаашаа явдгийг, яаж явдгийг, хэдэн цагт явдгийг, юугаар явдгийг гэдгийг тайлбарлаад эхэлчихдэг байх нэ. За энэ бол хамгийн энгийнээр тайлбарлах юм бол ерөөсөө л энэ байгаа гэсэн үг. За энэ дистарал нь яаж энэ илэрхийлж байна вэ гэхээр who гэсэн асуултанд хариулж байгаа subject араас нь юу хийж байгаа юм тийм ээ. Энд нөгөө verb юм байж байгаа юм шүү дээ. Тэгээд яаж хийдгийг where буюу хаана гэсэн асуултанд орж байгаа. Тэгээд хизээ гэдэг цаг хугацааны талаар тэгээд why яах гэж тийм ээ. За энэ дарааллыг хэлэх юм бол ихэнх өгүүлбэр ер нь зөв болох нэ. Ер нь энэгээр л ярих юм бол таны өгүүлбэр чинь маш одоо ингэ natural цэвэрхэн сонсогдох юм байна тийм ээ. За I feel asleep happily in my bed in the evening гэж үү. I feel asleep happily in my bed in the evening гэдэг өгүүлбэр байна тийм ээ. I гэдэг маань subject, feel asleep гэдэг маань болохоор унтдаг, нойрсдог гэсэн үг тийм. За feel asleep гэдэг дээр нь нөгөө what гэж хариулж байгаа word маань орж байгаа. Тэгээд дараа нь яаж happily where in my bed happily where буюу in my bed. За why за хизээ гэдэг асуултанд хариулж байгаа болохоор in the evening гэсэн үг байгаа тийм ээ. За энэ дараалал дээр ихэнх өгүүлбэрүүдэд явж идэм байх нэ. За энийг өөр одоо ингэж ямар жишээ авч иж болох юм. Та өгүүлбэр зохион гэвэл энэ дараалал хийчихнэ гэсэн үг. I walked тийм ээ. How fast хурдан хаашаа to the station хизээ yesterday. Мэдээч хэрэг энэ мэдээллүүдийг бүгднийг бүх өгүүлбэр дээр оруулна гэж байхгүй. Тэгэхээр ерөөсөө танд эднэрийг л санаад авчих хангалттай. Альсгүй бол одоо нөгөө нэг яаж болно гэсэн үг шүү дээ. Нэг өгүүлбэр чийжлээд тэрнийхэн дистаралыг чийдэлсэн байхад ань чи ингэж явчихсан шүү дээ гэл чийдэлж хийнэ шүү дээ. Одоо шинэ энэ өгүүлбэрийг л чийдэлд авчих та. But came home last week to pick up his clothes гэж шүү дээ. Тэнгүүд but өгүүлбэр эзэн байна. Хаашаа гингүүд where гингүүд home тийм. When гингүүд last week, why гингүүд яах гэж ирсэн гингүүд pick up his clothes гэж шүү дээ. Хувцас авах гэж ирсэн. Энийг чийлчихэд хангалттай гэсэн үг шүү дээ. За энэ болохоор ихэнх өгүүлбэр дээр зөв явдаг гэж хэлсэн. Ямар өгүүлбэр дээр where гэдгээс sentence эхэлж байгаа, when гэдгээс эхэлж байгаа, why гэдгээс эхэлж байгаа гэдэг дээр би одоо тайлбарлаж өгье. Where, when, why гэдгээс юу бол өгүүлбэр бол эхэлж болно. Ямар өгүүлбэрүүд эхлэх вэ гэхээр where буюу хаана гэдгийг онцолж байгаа тохиолдол гэсэн үг. За одоо би энэ дээр ингэ бичээл та. At 7 бичгээр хамаагүй явах гэдэг. За at 7 o'clock 7 цагт I felt okay. 7 цагт би зүгээр энгийн байсан. At 8 o'clock I felt sad. I felt bad гэж хэлж болох юм шүү дээ. Тэнгүүт чинь би 7 цагт зүгээр байсан. 8 цагт болохоор миний би муудаж ирсэн тий. Тэнгүүд when гэдгийг emphasize буюу when гэдгийг тодорхойлсон байгаа зү тий. 7 цагт зүгээрээс 8 цагт би муудсан гэх юм бол when гэдгийг тодорхойлж байгаа учраас өгүүлбэр хизээ гэдгээсээ эхэлж болно. За энэ where буюу хаана гэдгийг онцлохоо
хаана гэдэг онцлохыг хүсэх юм бол where гэдгээсээ бас эхэлж болно. За жишээлх юм бол би гэртээ ахта зүгээр байсан. Ажил дээр очсон чинь толгой өвдөд ихсэн гэж хэлээ л да. Тэнгүүд at home I felt okay. At home I felt okay, but at the office дээр I felt bad тийм ээ. Office дээр очсон чинь миний бие муудаад ихсэн. I felt a headache гэдэг ч юм уу тийм ээ. За ерөнхийдөө нэг иймэрхүү бүтцтэй явж байгаа юм байна. За энэ болохоор эдгээр болохоор сая авсан өгүүлбэрүүд нь болохоор simple sentence гэж байгаа. Энгийн нэг бүтцтэй. За энэ I fell asleep, I walked гэдэг ингээд нэг subject verb хоёр маань нийлэхээр нөгөө нэг юу болж байгаа шүү. One clause гэж явдیں۔ За юу ч нийлэлт нь хамаахгүй нэг утгатай өгүүлбэр тийм ээ. Нэг subject verb-тэй буюу нэг clause-тэй өгүүлбэр гэж явж болж байна. Энэ маань болохоор simple sentence буюу энгийн өгүүлбэр гэж явж байгаа. I said. Тэгээд хинт хийсэн гингүүд my mom гэчээд I love гэдэг ингээд хоёр юу болж байгаа сте тийм энэ дэр хоёр subject and agreement байгааз энэ маань болохоор хоёр шиг clause-тэй өгүүлбэр. Энийг маань болохоор compound sentence гэж нэрлэдэг байгаа байхгүй. Ерөнхийдөө нэр нь хамаахгүй хоёр юмыг нийлж байгаа юм бол нэг clause-тай бол simple, нэг subject and agreement-тай бол simple, хоёр буюу түүнээс дээш subject and agreement-тай байх юм бол энэ маань хэцүү үйлбэрлэл гээд орчуулж л та тэнгүүд хэцүү болт юм байна. Хоёр хэцүү үйлбэрүүд маань болохоор юугаар тусгаарлагдсан юм гэхээр энийг conjunction гэдэг үгний дээр яа дээ тусгаарлагдана. Тэр маань болохоор so, because юм уу тийм. За нэг юм хөө. Тэгээд I love you гэдэг маань болохоор тэгээд independent clause, dependent clause гэдэг явчихна. Гэхдээ тэр нэг тийм чухал биш. Ерөнхийдөө ингээл ойлгоцтой юм л дээ. Simple гэж байд юм байна. Simple sentence гэж байд юм байна. Compound буюу хэцүү одоо ингээд 2 3 утгатай өгүүлбэр гэж байд юм байна. Тэгээд тэр өгүүлбэр маань өөрөө энэ дараалал явд юм байна гэж хэлчихэд болох нь шүү дээ. За энэ дээр нэг гол анхаарах юм гэх юм бол what гэд verb орж байгаа шүү дээ. Verb-ийн цаанаас object гэдэг нэг орж ирдэ шүү. Object гэдэг нь болохоор энэ verb-тэйгээ холбогдсон үг гэсэн үг. За ихэнх юм дээр л ингээл гараад ирдэг тий. Ихэнх өгүүлбэр дээр л гараад идэг. За жишээлх юм бол I love animals. За I love animals гэдэг өгүүлбэр шүү дээ. Энэ болохоор маш энгийн өгүүлбэр нь тий. Эднэрийн аль нь ч ахгүй I буюу subject, love I нөгөө миний яриад байсан object. Object маань болохоор love гэдэгтэйгээ холбогддог байх юм бол direct object. I гэдэгтэйгээ холбогдоод явчих юм бол indirect object. Гэх юм шүү дээ. За direct and indirect нь нэг тийм чухал биш. Энэ хичээлийн маань гол хэлгээд та нарт хэлгээд байгаа зүйл маань юу вэ гэхээр ерөнхийдөө энэ дараалалаар л явах юм бол зүгээр шүү гэж хэлгээд байгаа байхгүй юу? За жишээлх юм бол I walked yesterday to the station гэж хэлж болохгүй байхгүй юу? I walked yesterday to the station. Асгүй бол одоо юу гэдэг I to the station walked. Ингэж хэлж болохгүй нахна шүү дээ. Эднийг ингээд за яг энэ гуурыг эднийг ингээд холлоо гэж бодоход энэ хоёрыг битээ ойлоор. Энэ хоёр чинь нөгөө нэг subject and verb хоёр маань шүү дээ. За энэ хоёр болохоор нэг дүрмээр явах хэрэгтэй гэдгийг би subject and verb agreement-ийн хичээл дээр үтцсэн байгаа тий. За тэрийг бас сайн үзээрэй. Тэгээд одоо юу гэдэг but came home last week гэж байгаа шүү дээ. Тэрэн дээр but to pick up his clothes home came. Хин ч ойлгохгүй өгүүлбэр олж эхэлж байгаа байхгүй юм. За sentence structure маань ийм дараалалтай байдгийм байна. Хамгийн гол нь subject and verb agreement. Тэгээд эднэр энэ дараалал. Тэгээд object-ийг нь болохоор дандаа verb-тэйгээ цуг явж байгаа болохоор энэ what гэдэг чинь verb дээр нэмдэг нь object. Verb-тэй холбоотой үг лах юм бол object гэсэн үг гэсэн үг байхгүй. I love animals. Тэгээд I had eggs for breakfast гэж хэлээ л да. Би
өглөөний цайндаа өндөг гэсэн гэж шүү дээ. Тэгэнгүүт had eggs for breakfast. Эн чинь бүр нийлээд verb гэж байгаа байхгүй. За хяад эцэн гэдгийг дараа нь хэлж болно тий. I had eggs for breakfast. Slowly удаанаар at home гэртээ гэж хэлж болох юм шүү дээ. I had eggs for breakfast гэдэг маань болохоор verb дээр нэмэх нь direct object. Ойлгогдож байна уу? За яг энэ мэтчлэнгээр өгүүлбэр болгон дээр та бүхэн маань энгийн өгүүлбэртэй би бас нэг юм төрөх хэлсэн шүү дээ. Өгүүлбэр маань болохоор энгийн simple буюу нэг subject and verbтэй буюу нэг clause-тэй альгүй болвол compound буюу хоёр clause-тэй. За энэ удаагийн маань дугаар та бүхэнд ойлгомжтой байсан баг гэж найдаж бай. Муухай утсан дуучлаарай. Дараагийн дугаараар дахин уулзлаа. Түр баяртай.